Эрх үзэгчтэй би Бадар Шинж Жаргалмаа. За өнөөдөр студидтэй ярилцахаар соёлын гавьчлалтан за телевизээр найруулагч Гоо Бадагчийн өрсөн байгаа. Ингээд урилгыг хүлээж авч хүрэлцсэн танд талархлаа илэрхийлье. Маш их баярлалаа. Танай телевизийг үзэж үзэгчдэд энэ үчийн мэндийг дамжуулахын ялдам танай телевизийнхний энэ мэдрэмжтэй байдалд маш их баярлж байна. Өчигдөр дэлхийн театрын өдрөөр Монголын үндэсний олон нийтийн телевизийнхэн алдар сэтгүүлч одоо тэр Гүр Базар байна, мэдрэмжтэй тэр Долгоршрон хоёр нэг нээлттэй хэлцүүлэг яг театрынхны өнөөдрийн Монголын театрын акулуудыг суулуулад ярьж исэн энэ мэдрэмжил та бүхэнд байгаа туйл их баяртай байна. Таны бие сайн уу? Гэхдээ яг үдэ зүүн талаач ирээд явж л байна. Муу гэд яхин өвчнөд зай тавихгүй л хичээж байна. Эрүүл хүнийг бодох юм бол өвчтэй. Нэр хүндээ алдвал багыг, эд хөрөнгөө алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүхнийг, би бүхнээ алдсан. Тэгэл одоо нэг юм их удаа эрүүл ярьдаг бүг гэдэг юм л болчиход явж байна. Эрүүл сайхан сууж байна. Тэгээд би Бадагч найруулагчтай ярилцж байгаа юм чинь өнөөдөр телевизийн урлагийн тухай за тэр ундаа телевизийн сэтгүүл зүйн тухай үзэгчдээ санал бодлоо хуваалцъя гэж би бодож таныг студид урьсан. Өнөөдөр бид Улаанбаатар хотод нийтдээ 60 гаруй телевиз үзүүлж байгаагаа явуулж байгаа гэсэн тоо баримт байсан л та. Сая өрөхгүй хүн амтай. За сая гаруй хүн амтай хотод 60 телевиз үзвэл арай л хатсан тайм шиг санагдаад таны хувьд ямар бодолтой вэ? Багдж юм биш үү? Ягаад гэвэл одоогоос 3 жилийн өмнө энтхэгд болсон нэг хурал дээр инээдэн болж ирсэн шүү дээ. За 2 сая 500 мянган хүнтэй Монгол улсад 205 телевиз байна гэхэд тэнд байжсэн бүх зочид пэр хидл нээж ирсэн шүү дээ. Тэгээ бодохоор баг. Үнэндээ бол манад ихтчихэд байгаа. Аливаа юмны дооц хэтэрхээр чанаргүй болдог бүх юм одоо өөрийнхөө явах процессор явдаггүй шүү дээ. Өнөхөр давсан ихтчүүл яах вэ? Телевизийн салбарын Монголын телевизийн салбарын давсан ихтсэн байл. Ихтчихэд одоо харагдаад байна. Хамгийн харамсалтай нь дээр үеч их сайхан байсан, мэрэгжлийнхэн байсан, сайн дурын уран сайханчид байсан. Дууны баяраа сайн дурын уран сайханчид нь гарч ирээд сайн дурын уран сайханчдаас жинхэнэ дуучин төрдөг юм байлаа шүү дээ. Одоо өнөөдөр Монголын телевизүүдийн хэмжээнд бол сайн дурынх нь ихтсэн. Хэн эрх мэдэл бүхэн хүн телевизтэй болдог. Дараа нь тэрнийгээ босгочоод хэн нэг сайн уран бүтээлчийн нэрээр тэнд ажиллаулж ягаад тэгээд ч сангалтай цалингийн өгөхгүй ажиллаулж ягаад дараа нь хүнд очиод за манад Гүр Базар ажиллаж байгаа. Гүр Базрыг мэдэн шүү дээ. Одоо би телевизээр зарах гэж нэгэл зарчдаг байхгүй юу? Телевиз босохдоо бол нэг 500 саяас 800 сая л босч байгаа. За. Би сая ирээд биеэрээ энэ хөрөнгөтний боолоор ажиллаа шүү дээ. За. Эргүүлээд тэр бумаар зарж байгаа. Тэгээд яг үгүй ашиг гардаг л бахалдаа тэр 8 шидвэл тэрний хийж чадж байгаа юм чинь ашиг гаргаал зарж байгаа. Ганцхан энэ 8 хийж байгаа юм дотор хамгийн аимшигтай юм нь нөгөө 8 хийж байгаа телевиз маань нартын монголчуудад юу гэж юугаар соён гэгэрүүлж явна гэдэгт аюул байдаг байхгүй юу? Аюул нь оршоод байх шиг байгаа. Тэрнээс биш хэн юугаар зарах нь тэр хүний асуудал л да. Өнөөдөр таны хэлж байгаа та өөрөө яг амьдрал дээр үзсэн хүн шүү дээ тийм ээ. Одон телевиз гэдэг хүнд Гоо Бадагч гэдэг хүн сууж исэн учраас таны ярилцлагыг хүмүүс үздэг байсан байх л да. Тэгвэл өнөөдөр ягаад зарагдсан чинь та яасан бэ? Яг зарагдсан бэ? Зарагдсан уу? Давхар өөрөөр хэлбэл та тэр одон телевизийн бонус нь та зарагдсан биш. Үгүй. Монгол хүн байж штэ. Хоны авахд сүүлийн барьж үзээд авдаг штэ. Би надаас нуу зарсан байхгүй. Над тэр зарлаа өөрөөр манай хөрөнгө оруулагч одоо телевизийг зарах гэж байна Бадарчгаа. Та хэдэн үнэтэй оцрох вэ гэж юусоо яриаггүй. За. 2 телевиз байгаа. Шуурхаг зарн танихыг зарахгүй, одон зарахгүй. Ягаад гэвэл үзэгч олонтой болчлаа, сайхан нэвтрүүлэгтэй болчлаа гэж цаасан малгай өмсүүлжээд нэг өдрөл зарах болсон байдаг байхгүй юу. Тэрний дамаа би мэдэж байгаа юм. Тэгээд мэдэнгүүтээ би өрөөндөө байсан бүх хувийнхаа юмнуудыг аваад нүүцэлдэ. Гарахтаа бол би яаж гарсан бэ гэвэл хинч намайг ажлаас өгөөгүй. Зүгээр өөрийн саналаар гэж бичгэж тулгын шаардлагын дор өөрийн саналаар гэж бичсэн. Яг гэвэл би шалтгаан байгаа шүү дээ. Тэнд чинь миний гүйцэтгэх захирлыг ажлаас аваа хайчихар чинь миний ганц гар хөл болж исэн үнийг аваа хаянгууд нь би гарья. Миний гарах шалтгаан нь болохоор тэр шалтгаан нь болохоор цалингаа нэмүүлье гэх. Миний цалинг нэмэх нь үтгэл миний эрүүл мэндэд одоо явах зардлын мөн өгөөгүй байхад билетний мөнгө шиг өгөө байгаа нөхцөл цалин нэмэхгүй гэдэг мэдээл би цалингаа нэмүүлээ гэж хэлээд цалин нэмж чадахгүй гэхлээр гарцсан. Гэтэ би зөв өнөөдөр таны гомдлыг сонсохгүйг л дээ. Зүр магадгүй ингээд телевизийг хэн нэгэн эзэн ингээд 8 цад байгаа нь эргээд энэ телевизийн салбарын тийм ээ хөгжилд үзэгчд хортой гэж би ойлгоод байна л да. Тэр талаас нь үзэгчдэд битгий хэл нийгэм улс төрд шортой юм чинь.
телевиз өөр айгүй аюултай зэвсэг шүү дээ. Энэ их том их боо шүү дээ. Цээлээд байгаа зөв хайж гаад нэг буудаад байгаа зөв онвол их хүчтэй боо. Буруу онвол ард түмнийг буруу дэш татаад байдаг байхгүй телевиз өөрөө. Би одоо яг 89 оноос хойш өнөөдрийг хүртэл за өнгөрсөн 7 хоногийн хүртэл би яг 29 жил ажиллаа шүү дээ телевизийн урлагт. Тэгэхээр энэ телевизийн урлаг өнөөдөр манай Монгол телевизийн урлаг одоо доошоо ороод байна. Унжин гэж сүртэй яриад яг ямар ч зүйл доошоо ороод байна. Энэ юундаа байгаа юм бэ гэвэл яг энэ 8 илчтэй байгаа байхгүй. Хэн нэг ирхэн мэдлэлтэн телевизтэй болчдөг, дараа нь 8 илчдэг. Тэгэд хэн авж байгааг нь мэддэхгүй. Нөгөөдгөө яг саяын таны хэлдэг шиг бүх хүнтэй зарчдаг байхгүй. Гэтэл цаад хүн чинь аваач үгүй ч юу. Телевиз авж байгаа хүн бол тэнийг биш шүү дээ. Ямар ч ус өөрийнх нь командтай төхөний хэдэн эвдэрхий дэгийг авах гээд хүн юу гэж мөнгө хайж идэг. Өнөөдөр телевизийн урлагийн унжига энэ байдалд энэ 8 элцдэг юм нэгдүгээр нөлөөлөд байна. Хоёрдугаар энэ телевизийн ирэх гэдэг юмыг хамаагүй өгсөнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг газар маань телевиз байгуулж болно, хинч байгуулж болно шүү дээ. Ямар нэвтрүүлгийн нийтлийн бодлого нь юу юм? Ард түмэнд өрөөгөөж нь юу юм? Хичнээн мэрэгжлийн боловсон хүчинтэй юм. Эндээс ажиллаж исэн туршлагатай нь хэд юм, туршлагагүй нь хэд юм. Энийг хамгийн түрүү цогцоор нь шийдвэрлэх ёстой байхгүй юу? Миний бодлоо шүү дээ. Гэхдээ би зүгээр би үндсэн хуулийн загц эрхээгийн дагуу ярьж байгаа болохоос ш заавал миний ярьж байгаа хууль биш л дээ. Нөгөөдөөгөр харилцаа холбооны зохицуулахаар өнөөдөр байгууламж яриад байгаа байхгүй юу? Юу гэхээр хэдэн метр квадрат байна, студент хэдэн камер байна. Формат нь солигдож үгүй юу гэж яриад байгаа. Формат мэдээж хэрэг HD болох шаардлагатай. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ 5 камерын чинь, энэ 3 камерын чинь хэн ажилуулах? Хүн л ажилуулна ш. Хамгийн гол нь боловсон хүчин дээр л алдаа нь байгаад байгаа. Энэ боловсон хүчнийг сайн шигшиж авахгүй юм бол Монгол телевизийн урлаг мэдхгүй 67 онд Монгол телевизийн урлаг үүссэн шүү дээ. Одоо 47 дахь жилдээ орж ирж байна тийм үү? Энэ оны 9 сарын 27-нд одоо 47 дахь жилээ Монголын үндэсний олон нийтийн телевиз тэмдэглэх ёстой. Юу гэдэг чинь үнэхээр үзэгчдэд хүрч чадаагүйгээсээ болоод тухайн телевизүүд зарагдаад байна уу? Эсвэл зөвхөн эзэд хоорондоо нөгөө дашиг сонирхлынхаа байдлаас болоод зараад байна уу? Энэ зүгээр телевиз уран бүтээлч өөрөөсөө бидний буруу юм биш үү? Бид сайн ажиллаж чадаагүй, сайн уран бүтээл, сайн тэр нөгөө контент гэдэг зүйлийг үзэж хүргэж чадаагүй болохоор тэр хүмүүс хоорондоо ингээл халаасын 8 хийгээд байгаа юм. Уучлаарай. Телевизийн урлаг мэдгүй үнд ирэх нь вэ штэ. Тэв дэлхий мэхний их дэлгүүр гэдгээр нь Гөгшүү Замбат хоёрыг андахгүй. За. Төв Аз тэр дундаа Монголд телевизийн 8-аар гарчжээ гэдгийг монголчууд мэднэ, бусд нь мэдэхгүй штэ. Тэнгэрлэг монголчууд баясгалан авьяатыг бүгд дуугаар нь таньна. Гэтэл телевизүүдийн холбоо телевизүүдийн уран бүтээлчид ахмаднч, дунд уянч, залуу уянч гоодорч ааш муутай гэхдээ ажлын мал гэдгээр нь гадарлана. Би энийг яагаад яриад байна гэвэл өнөөдөр миний ажиллаж исэн одоо тэр юулаа одон телевизийн уран бүтээл залуучууд шийдэг юм уу? Миний хийж исэн, бидний хийж исэн уран бүтээл үзэгчдэд гологдоогүй. Яагаад гэвэл энийг би нүүр бардам хэлнэ. Монгол зүгээр л зарчим ярьдаг болохоос биелдэггүй шүү. Одоо инновашн хурдлагаасаа зарчим яриад телевизүүдэд шаардлага тавиад байдаг болохоос сүүлийн 7 хоногт бол одон телевизийн нөгөө кино медиа хоёроос өөр юм гарсангүй шүү дээ. Яагаад? Тэнд явж исэн 15 нэвтрүүлэг, нийт 17 нэвтрүүлэг явдаг байсан шүү дээ. Мэдээний тоом ярьтайгаа нийлээд цаад 13 нэвтрүүлэг нь миний контент. Монгол улсын оюуны өмчийн газраас зохиогч ирэхээ авцсан болохоор би нэвтрүүлэг авчичлаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө тийш үзүүлэх юмгүй болчихно. Гэтэл инновашн худлаа шаарддаг тавьдаг болохоос цаасан дээрх юм ажил дээр биелдэг бол инновашнд байгаа ш телевизүүд өөрснөө хэдэн хувь нь өөрийн контент байна тийм үү? Хэдэн хувь нь нийтлэл нэвтрүүлгийн бодлогын тийм шаардлагыг тавиад идэг үстэй. Үгүй тэр нь биелдэг байхгүй юу? Тэр үтгэл намайг ажиллаа өгөхийн урд өдөр над дээр инновашнээс нэг албан бичиг ирсэлдэ танах одоо манай гэрээтэй зохиогч ирэхдээ кино гаргаад байна. Би тэгэнгүүт нь одон телевизийн киноны албаны дараа Зоригтбаатар Азаа одоо үзэгчд ойлгож байгаа л ашиг зохицуулалтын алба хоёроо дуудаад за энэ албан ёсны хариу өгөө та нар гэд явуулсан. Одоо хүртэл өгөөгүй инновашны өмгөөлөгч хан инглээ
тэр хүн одоо хүртэл над руу ярьдгийг шүү дээ. Энэ ямар өчтөн бэ өдөр чи би тэгээд уучлаарай би ажиллаа өгцөө одоо на тамаагүй л гэж хариулж байгаа байхгүй юу. Таны асуултанд богинохноор товчоор хариулахад ерөөсөө уран бүтээлчд голөгддөггүй юм. За. Голөгддөггүй юм тий. Энэ дунд үзэгчдийн шүүгэлт явагдах ёстой гэдэг нэг зүйлийг их ярьдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл аль телевизийг хэн үзэж байна, ямар нэвтрүүлгийг, ямар контентыг хэн үзэж байна. Тэндээ шалгалт явах ёстой, мониторинг хийгдэж явах ёстой гэдэг шүү дээ. Та энэ мониторингийг юу нэр судалдаг вэ? Би өөрийнхөө телевизээр судалж үзсэн. Манай телевизийг 35 наснаас дээш хүмүүс үздэг. За. Үзэгч тогтмол нэмэгдэж ийсэн над дээр. Тогтмол нэмэгдэж ийсэн. Тэр урмаараа биднээс нэвтрүүлгээс нэмжсэн. Анх би энэ хүмүүстэй харилцан тохиролцоод ажиллахад өөрөлдөл гавьяат баясгалан гөгшөө хоёр намайг гуйгаагүй. Би тэр хоёрыг гуйгаагүй. Харилцан тохиролцоод ажиллаа авсан шүү дээ өгсөн. Тэгэхэд бол би 42 анатаастай очиж ийсэн. Манай гүйцэтгэх захирал гайхаж ийсэн. Гэхдээ ийм телевизэд энэ 40 хэдийн хэрэггүй 5 нэвтрүүлэг байх болоо. Тэгэхээр би эсэргүүцэн нөхдөө хэрвээ телевиз ажиллуулах гэж юм бол ядахтаа 30 байгаад манай хүмүүстүүд ачаал нэгтгэхээр би 15 болгосон. Тэгэл 15 нэвтрүүлэгтэй байжгаад тэр 15-аас чинь 17 байснаас 2 нөгөө мэдээ тоом ер нь хасагдчихжээ. Үзэгчид ер нь ямар шалгуур тавьж явах хэрэгтэй юм. Хэрэв үнэхээр л үзэхгүй тийм ээ үзэх нэвтрүүлэггүй үзэх тийм байл тэрийг үзэхгүй байх эрх нь үзэгчд байгаа л да. Тэгэхээр тэрэн дээр ямар үзэгч цензуртэй байх хэрэгтэй. Одооний үзэгчид чи ээдтэй одоо манифестээс илүү тийм ээ. Тийм шүү дээ. Өнөөдрийн үзэгчид бол бидэнд бол цаг зав их байгаа шүү дээ. Тэгэхэд өнөөдрийн үзэгчид өчнөө олон канал суугаар мэдээлэл авч байгаа учраас ганцхан манай үзэгчдийн дутагдaltaй тал нь юу гэвэл яг таны ярьсан шиг ингэж цензуур тавьж өөрөлд үзэгчийн цензуур байх ёстой шүү дээ. За энэ нэвтрүүлгийг болио. Энд ч одоо улс төржээд байна ч гэдэг юм уу. Өөрсдөө одоо тэр тавих цензураар баг тавьдаг болохоор энэ нэвтрүүлэг чинь тодорхой хэмжээнд хүнд одоо хүрч байгаа үн мэдэгдэггүй байхгүй юу. Манай дээр бол харуул дээр нэг дэвтэр байсан сүүлдээ би дэвтэр гаргасан л да. Тэр ч хүн нэвтрүүлэг магт чинь энэ хүн за тэрний та нар тэмдэглээ дээ. Би ямар хөрөнгө оруулагч руу утастаад нэг жаргалмаа гэж бүсгүй ярьсан байна. Манай тэр чинь би нэвтрүүлгийг одоо сайшаалсан байна гэж яриад багш над энийг тэмдэн штэ. Тим юм хөтэлтгэл байсан. Мониторинг хийдэг байсан. За тэгэхээр телевизэд ажиллаж байгаа сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг бас их хүндж ярих хэрэгтэй гэдэг зүйлийг би бас таны ярианаас ойлгож байсан л өөрөөр хэлбэл бид бас тодорхой хэмжээнд эрхчлөөтэй байгаа учраас эрхчлөөгийг хязгаарлуулах юм бол хязгаарлуулж байна гэдэг одоо санааг та бас ярилцлагандаа өгсөн байсан. Энэ талаа тодруулж өгөөч. Тэр хязгаарлалт биш юм аа. Альва юмны дооз нь ихлэхээр дандаа буруу тийш явдгийг шүү дээ. Одоо чихэр давсан ихлэхээр одоо чихрийн шижинтэй болж ийн гэж монголч тийм үү. Гэтэл телевизийн сэтгүүлч гэдэг маань хамгийн ёс зүйтэй хүн байх хэрэгтэй байхгүй. Өгүүдээ хувцаа зөв өмсдөг. Өгүүдээ хувцаа яг гэвэл өнөөдөр таныг Бадарчин жаргалмаа гэд телевизээр гарч байгаагаар хүн мэдж байгаа болохоос хүн ер нь ийглийн жаргалмаа л гэж ярьдаг шүү дээ. За Монгол телевизийн бач жаргал явж гинэ гэж хүн ярихаас биш дөржин гэж тэр болгон мэдэхгүй. Тийм учраас асар том юм нуруунд дээрээ үрсэн хүн чинь хамгийн соёлтой байх хэрэгтэй. Энэ сэтгүүлч болж байгаа чинь нэг ёсны шагнал юм шиг. Тэрнээс сургуулийн сэтгүүлч бэлтгэдэггүй юм жаргалмаа. Би сая 11 сар бас л зовсон шүү. Би хөрөнгө оруулагч нар муудаа би цусарваагүй шүү. Миний удирдлаганд миний шилж сонгож авсан хүүхдүүд муу болохоор л би тэдэнтэй өдөр шөнөгүй би хамгийн бага нь 12 цаг ажилладаг байсан. Дээд нь 18 цаг ажилладаг байсан. Үгүй ядахтай энэ өдөөний хүүхдүүд ч хувцас өмсч чадахгүй. Тэгээ одоо миний 3 гоё гээд Монголд алдартай 3 нэвтрүүлгийг их сургуульд өгсөн 3 хүүхэд 3 муухай болгосон шүү. Сүүлдээ би хөрөнгө оруулагчтайгаа ярьж хагаад хөрөнгө оруулагчийн шаардлагаар эфирээс бүр хассан. Оронд нь үүлэн заяа үүлэнхээ сэтгэлийн үг гэж 3 нэвтрүүлэг оронд навьяач хийгээд тантай ажилласан хүмүүс биш. Ер нь телевизээр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн одоо шинэ залуу уран бүтээлчдийн чанарын асуудал ярих хэрэгтэй байх л да тийм ээ. Муу. Яагаад муу байгаа юм? Гэхдээ зааж байгаа багш нар нь өөрсдөө телевиз үзэгчтэй. Телевиз муу үзэгч бас сайн үзэгч биш. Шавнараа нэг албан байгууллагад өгцөл болоо. Тэрнээс биш миний төгсгсөн жаргалмаа ямар ажиллаж ийн вэ гэх тэр хүн үзэх ёстой ш. Тэрийг үзэхгүй байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр ирж байгаа шинэ залуу уран бүтээлчид юу ярьдгүү гэвэл би одон телевизд орох гэсэн юм аа. Би ийм контент да энэ болох уугүй юу? Би одоо сургуульд байж байхдаа л ийм сэдсээ одоо энэ болох нь уу гэж ярьж ирдэггүй байхгүй. Эхлээд шууд цалин ярьдаг.
Тэгээ би их бүдүүлэг хариулдаг л да. Ер нь миний бүдүүлгийг та бүхэн мэдэн шүү дээ. Би шууд хэлдэг. Би чи юу яриад байна? Улаанбаатарын гадаа зогсож байгаа янган хүүхэн өөрийгөө мэдээд үнэлээд байхад чи надаа миний телевизэд юу хийж өгөх нь мэддэхгүй байж чи надаас мөнгө нэхэд байх юм. Чиний цалинг би ахиад хөрөнгө оруулагчаас авч өгч юм. Гэхдээ манайх одоо энэ сувгууд дотор жижиг телевизүүд дотор том цалинтай байсан да. Шууд 400 өгчээсэн шүү дээ. Тэгээ 850 хүртэл би нэмжсэн цалин гин. А 400-аараа байсан 2 охин би их сургуульд өгсөн 2 охин. 400-аараа байсараа гол дууссан. Одоо би энэ хинийч нэрийг дурдахгүй одоо муухай хүний нэрийг олны дурдаад ёс зүй гэж юм ерөөсөө байхгүй. Та нар хараад сэтгүүл зүйн сургууль төгсөж байгаа хүмүүс хайр мөнгөө их сургууль тэр сэтгүүл зүйн ангид өгч штэ. Хэдэн багш нарыг тижээхэнд бол тэгээ тэм илгэндээ тэрвэрлэг авсан ингэрдээ зүүдэг төмөр хоёр нь хинт хэрэгтэй зөвхөн аав ээжд нь танаа охины мөнгийг манай сургууль авсан үнэн шүү л гэсэн баримт байхгүй юу. Тэн дээр тавигдсан дүнгууд бүгд худлаа гоё. Гоо зүүн талаар юу ч мэдэхгүй. 90 тэр хүүхдүүдтэй би танаас боддоо 96 98 цагийн хичээл орсон шүү дээ би. Өдөө болгон 2 цагийн хичээл. Камертай яаж харьцах юм, хүнтэй яаж хамгийн наазах нь хүн судалж мэддэггүй. Нэг 8 асуулт бэлтжээл нөгөө жаргалмааг урьж авал тэрнийхээ дагуу ярьдаг байхгүй. Гэтэл жаргалмаа 4 дахь асуултыг асуугаагаа 3 дахь асуултан дээр нь 4 дахь асуултанд нь хариултыг өгсөн байх. Тэрийг мэддгүй явж идэг байхгүй юу. Залуу уран бүтээлчдэр та ер нь их цоглог дуу дуулдаг штэ. Таны энэ дууны одоо энэ аяыг бичдэг хүнийг одоо аяыг бичдэг хүний авьяас таны санаатай хэр нийсэж байна гэж асуух гээд 4 дугаар асуулт бэлдээдээ шүү. Гэтэл нөгөө дуучин маань жаргалмаа ярьж шít. Миний дуунууд их цоглогоо. Миний дууны аялгыг одоо хөгжмийн захиалж сэрод хийдэг юмаа гэж тэрнийг одоо сонсолгүй л яг араас нь тэрнийг асууж байгаа юм. Чанаргүй боловсон хүч чинь бэлтгэж байгаа нь таны буруу штэ бадаршгаа. Хүч над дээр тэг чанаргүй бэлтгэгдээд ирээд одоо надаас чанар авж байгаа байхгүй жаргалмаа. Та телевизэд өвчнөө 29 жил ажиллаад ягаад тэр багшлыг гээгүй юм тэгвэл ягаад тэр багш нар та хэлээгүй? Хүч би тогтмол ярьж байгаа шүү. Одоо тэр багш нар чинь ингэж юм штэ хөөрхий би өөрөө 70 хүрэх гэж байна одоо. За бодоод үзтээ. Хөөрхий надад юм зааж сургасан тэгтэл чихтэйгүй л дээ. Би тэр акулуудаас сурсан шүү дээ одоо. Тэр акулууд чинь эргээд багш болж байна. Одоо ерөөсөө сургууль ийм бодлого барьсан шүү дээ. Жаргалмаа мөнгөө өгсөн л болоо. Сурнуу байна уу хамаа байхгүй. Нөгөө тийш явж ягаад хүнээр дипломоо илгээл тэгэл төгсөж байгаа байхгүй. Сургалтын механизм өөрөө буруу байна. Өөрөө. Танаас бод 67 оны конспект одоо уншаад яг биднээс чинь 21 дугаар зуунд очиод байна. Өнөөдөр хэн гараараа текст бишээ сууж байна үгүй шүү дээ. Тэгээд залуучууд бас бүгд тийм тэнэг байна уу гэхээр тэнэг биш. Мэдээний 70% хүүхдүүд л гэж байгаа шүү. Интернетээс авчиж шүү. Тэгээд ингээд интернетээр харьцаж шинэ дэлхийг нэг сэтгүүл залуу манай одон телевизээ нэг охиноос лид авч ийгээд боддоо би газар дээр баримтаар нь барьсан шүү дээ. Тэгээд орой очиад мэдээг нь үзээд миний буруу юу зөв үзийгээд үзэхэд яг адилхан ерөөсө шинэ дэлхий дээр явж байгаа юм манай дээр явж байгаа л байхгүй. Тэгэхээр эн чинь сургуулийн дутуу буруу муу бэлтгээд байна. Ирээд ахаад тэгээ одоо надад манай дээр ажиллаж байсан олон хүүхд хэлсэн сургуульд үзээгүй юмыг энд сурч байна биднээс. Бид цалинтай сургуульд сурч байна одоо гэж ярьж байгаа юм чинь. 90% ширээний ард 10% нь хурж ирээдэг камерны ард бараг сурлаачаар төгсөж байгаа хүмүүс чинь палан опшиг группний гэж юу гэдэг бараг мэдж орж ирж байгаа шиг л байна л та. Тэр энийг яаж өөрчлөх ёстой? Таны бодлоор. Мэргэжлийн боловсон хүчин зөв хичээл заах ёстой. Бас ч гайгүй опши средний группнийг ялгаж байна. Над дээр ирж байгаа хүмүүс ингэж шүү. За панорам гэж юу хэлдэг гэсэн зүүн тхийг хэлдэг гэж. Кино урлагийн дээр сургууль төгссөн хүмүүс. За чи статичный палан барьда, статичный палан гэж юу хэлдэг? Юу хэлж байна? Тас ийсэн палан. Зохиомжны сургууль төгссөн үг. Үгүй энэ чи яах юм бэ? Яах юм? Таны телевизд ажиллаж байхад ямар байсан? Би шууд хэлгөө. Би өөрөө асуучаад өөрөө хариулъя. Нэг альбом тушаалтны алдар цолыг буруу хэлэхэд 3 сар цэвэрлэх шиг тэгдэг байсан юм шүү дээ. Одоо тийм юм байхгүй. Харин би нэг ярилцлага сайн хийсэн цалин нэмэх нь болов. Манай хөрөнгө оруулагч нар бол миний ажилд ёстой оролцдог байсан ш. Тэрэнд нь би 100 биш 1000% баярлдаг. Ягаад гэвэл нэг амтаа ажилд орж ирээ самраа хичмэлтэр чи ажил болохгүй ш. Болж байгаа болохоор юу хэлэхгүй. Тэгээ би баясгалан гавьяа дэлжсэн болж гинөө болохгүй нэг ажихын таныг юм үзээд хэлээд яриашхаар
Бадарчгаа итгүүл хай гэдгийг тэг хайцсан. Магадгүй би тэр хоёртой ийм сайхан ажиллаж эцэст би ч итгэлийн нэгдсэн байж болно. Би өөрөө заримдаа тэгж дүгнэлтэж байгаа. Түрүүн таны ярианд таны гомдлыг сонсох гэж ураагүй гэсэн. Би гомдол ярих юм шиг болсон байдал дээр өнөөдрийн залуу уран бүтээлчд хамгийн харамсалтай нь биш сургуулиас юу сураагүй. Кино урлагийн сургууль төгсөж ирээд камерын марк мэдэхгүй шүү дээ. Боддоо ямар материалыг бааз дээр сурсан. Энийг чинь яам нь сонирхгүй байна. Яам нь ажиллахгүй байна. Яг яамд нь манай мэрэгжлийн хүмүүс байхгүй шүү дээ. Зүгээр нэг төшмөд салиа авахын тулд очиод тэгээд ийм тэнийг юм хийж байгаа шүү дээ. Би тодорхой хэлж байна. Яагаад гэвэл соёл урлагийн сургуулийн дуулаачийн ангийн долларгоо багшилж байна. Хайдуугаа багшилж байна. Долларгоо хайдуугаа хоёр багшилж байгаа юм чинь сайн хүүхд төгснө гэж яриад байгаа хгүй. Яалаа гэжтэй. Манай амблаг хүн бүхэн мэднэ Монголын. Амблагаар 4 жил хичээл заалгачаад юу ч бич чадахгүй сэтгүүлч төгсчил байна шүү дээ. Тэг яах вэ одоо? Яг би над тийч одоо асуугаас үжсэн. Сая ашгүй боловсролын яамны бил буруу ойлгоогүй шийдвэр гараад 14 хичээлийн жилийн 14 15 оноос хойш 10 жил хаацсан шүү дээ их гоё. Хуулийн ангийг сэтгүүлчийн ангийг нёбогийн ангийг энэ зүв байхгүй. Одоо өчнөө амтнд төгсгчгөөд нөгөөдөл ингээл тэнц чичээл энэ чичээл энэ чичээл тэнц чичээл тэгэд өөрөөсөө ур чадвараараа гологж ийн гэдгийг мэдэхгүй цалин болоод яваад идэх байхгүй. Хүн чи өөрөө хийснийхээ ярээр манайх байна штэ. Ерөнхий захирлаар би ажиллаж байсан. Надад сард 500 мянган төгрөг захиран зарцуулах эрх байсан. Би өөрөө тэр өргөдлөө бичээд хөрөнгө оруулагч дээр орсон чинь манай баясгалан захирал чинь өөрөө уран бүтээлч болохоор ойлгож байгаа хгүй. Би уран бүтээлчдийн уран бүтээлийн шагналтай байсан. Бүх нэвтрүүлгээ 4 категори шилжүүлээд хамгийн доотлын нэг нэвтрүүлгийн шагнал нь одоо цалингаас гадна 20 мянга. Тэр 20 мянгаыг авсан жаргал маань найруулагчтайгаа зураглагчтайгаа хооноо хуваахгүй нь өөрсдийнх нь нэрийг. Тэгээ ямар ч үсэн шагналтай юм байсан. Зүгээр магадгүй телевизийн уран бүтээлийн таны саяны тэр 20 мянга 500 мянгад ярихаар тэр үнэлэмж нь бага байгаа учраас бид нөгөө хямдхан хүний нөөцөөр ажиллах юм болов. Тийм сонирхол байна. Үгүй. Би наадахтай чинь одоо хөрөнгө оруулагч нарын талд орно. Хөрөнгө оруулагч нар наадах бодлогыг чи ямар юм дээр хэрэгжүүлдэг ингэж бас буруу юм дээр буруу хэрэгжүүлдэг. Нэг хүнээр 4 хүн доотлон 3-аас 2 хүний ажил хийлгэнэ. Энэ чинь техник асуудал байхгүй. Боддоо нэг илжгэн дээр 5 шуудаа гурил тавьсан дээрөө нэг шуудаа гурил тавьсан дээрөө бүтээмж нь ямар байх юм. Гэтэл найруулагч хэдийдэн найруулаг зүгөө бодох юм, хэдийдэн компьютер дээр тэр олон эффектийг хийх юм. Өнөөдөр альж телевизэд зүйрлэл гэж юм байхгүй болчлоо. Тэр чинь найруулагч ажил. Өнөөдөр альж телевизэд одоо дүрсийн өгүүлбэр, дүрсийн илэрхийлэл байхгүй болчлоо. Энэ чинь найруулагч ажил. Яг бодчихгоо юм штэ. Та бүтээр ажиллажсэн тэр 80-90 онд тийм ээ телевизэд үнэхээр одоо мэрэгжлийг дагнан эзэмших ёстой тийм ээ мэрэгжлийн байх ёстой гэдэг шалгуур тавьдаг гэсэн бол өнөөдөр тантай нөгөө ярилцсан баатар чинь өөрөө зураг аваад өөрөө зохиол өгчил өөрөө найруулгаа гэж бол өөрөө хөгжмөн бичлэг гэж яваад байгаа зү. Тэр чинь телевизийн урлагч өөр шатнд гарсан юм шүү. Хүн бүхэн баатар найруулагч авьяастай пожалуйста болон би тэрийг үүсэхгүй. Гэтэл төгсгөл сургуулийн тавь тэр сая ярьлаа шүү. Аливаа юмны одоо танаа энэ сайхан ор тарж фундамент нь хазгаа тавигдсан бол хазгаа явж бол барьж дуусах вахт нурна штэ. Баатарын суур өөрөө талаанд байна уу байна. Олж авсан суурын зөв зөв тэглэр тэгж яваад штэ. Тэгж явахад ашигтай нэг тал бий. Бүх юм өөрийнх нь нүдээр хараад бүх юм өөрийнх нь зүрхээр хийдэг байхгүй юу. Өөр хөндлөнгийн хүн орж ирэх чинь тэс хөндлөнгийн юм яриад. Тэгээд өшөөний дутагдaltaй юм уран бүтээл ярилт байхгүй одооний залуу уран бүтээлчтэй. Хөгжим санс мэдэхгүй. Би хөгжмийн хичээл ордог байсан шүү дээ. Дүрсийн хичээл, хөгжмийн хичээл, эвлүүлгийн хичээл хүртэл үгийн монтаж хийнэ гэж байхгүй. 11 асуулт асуугаад хурж ирээд яг дараалуулаад тавьчихдаг. Тэнд чинь логик удаг мутаг гэж юм байна шүү. Тэрнийг ерөөс тийм юм байхгүй. Тэгээ хамгийн хэцүү нь би нэг хоногийн өмнө нэвтрүүлгээ авдаг байсан. Нэг арчаагүй хоёр охин бол ер нь яг л орой 20 цагт явах нэвтрүүлгийг 18 цагт ч бай бэлэн болгодог. Би өөрөө нэвтрүүлгээ үзэж хянж гаргадаг байсан. Тэр өсрэлт түрүүн таны мэрэгжлийн хэллэгээр хэлжсэн офшисрэд нэг группний палаа мэдэхгүй. Офши дээр офшигээл тавьчих юм чинь. Тэр чинь өсрөө яваад байгаа шүү дээ. Гэх мэтчлэн өөрөөр хэлбэл хамгийн дутагдaltaй юм сургуультай байна.
телевизийн урлаг унжгаад сургуульд боловсруучны дутуу, их дутуу зэрэмдэг боловсруулж байна. Хоёрдугаар замбрааг олон сайн дурын сайхан мөнгөний хүчээр олон телевиз аваад ингээд замбрааг болгочих байгаа байхгүй юу. Энэ бол хувь миний л бодол. Уран бүтээлч хүн учраас мэдээж хэрэг одоо та юу хийхээр төлөвлөж байна, мэдээж хэрэг таныг би гэртээ сууж байгаа гэдэггүй байна л да. Гэхдээ одоо би нэг сүүлийн 11 жил би амраагүй байна. 20 хоног амарна. Тэгээд би яасан зүгээр сууж чадахгүй. Хин боолчлаа, хин зарыг гэх нь хэдэн төгрөг өгье гэх нь тэнд очив. Гэхдээ уран бүтээлчид ягаад дандаа боолын ажил хийх хэрэгтэй гэж? Эзэн бол л доо. Боол байж юма зүг гаргана шүү. Одоо зангиат ерөнхийн захир зөндөө юм шүү. Худлаа яваад идэг өөрөө нэг өдөрж байгаа хүмүүсээ дор мэдлэгтэй дарга тоглоод яваад идэг. Дарга тоглоод тэгээ хөрөнгө оруулагч ирэхээр амир энэ зангигаа засангуудаа манайхан ингээд нэг удаа л хитүүчийн зугаагүйж манайхан ингээд стид на ичээж энэ монгол хүмүүс ичгээ байсан юм уу? Биднээс ичдэг байсан. Хуучин биднээс дарга нараас айдаг хажуугаар гарахт нь арай солонгосууддаг ингэдэггүй мөртөөс юм хэсэгцтэй. Би өнөөдөр одон телевиз бахархуу штэ олон юм бэ. Миний илэн далангуу манай нэг л биш харцаа Монголын одоо томчууд бүгд орсон шүү. Илэн далангууд Алтан үлзий орлоо, Бауугийн лавсрангуу орлоо, Пунцгийн Бадарчгаа орлоо, Сүрэн жуугаа орлоо, Сэрэн жамсгаа орлоо. За манай хар цагаанд ихтэл одоо сайн муугаараа дуудал байсан. Отгон баяр гишүүн орлоо. Бид яагаад хар цагаан дээр хийсэн гэвэл ингэж хүний нэр төрийг битгий гутаагаач. Хэрэгт орлоо гэж улс даяар цацчаад дараа нь энэ буруу байсан юм а гэдэг юм уу ингээд шувтарлаа энэтэй холбоогүй гэж хэлдэггүй гэдэг талаас нь. За олонний танил офшор дансны эзэнгүүл бид гаргасан. Яг гэвэл дээрээсээ ч өвшөөрөлтэй байсан. Тэртээ тэргүй ард түмний дунд нэр алдран гарцсан чинь энэ асуудлаа хийж болно л. Тэгээд биднээс гаргаж ирсэн шүү дээ. За их үзэгчдээ би Бадарчин Жаргал ба. Өнөөдөр би телевизийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж байгаа салхины зөвлөлтөнд найруулагч Гоо Бадарчтай ярилцлаа. Мэдээж хэрэг бидний ярилцлагууд мэдээж телевиз байсан. Гэхдээ бид телевизээ яаж бас тийм ээ нэр хүндтэй байх уу? Яаж чанартай уран бүтээлийг үзэгчтэй хүргэх үү? Телевизэд ямар цензур байх ёстой юм? Хөрөнгө оруулалт ямар зүгээс нь биднийг харах ёстой юм? Магадгүй бид хэн нэгний халаасаас нь дамжаад яваад байдаг хүмүүс биш шүү гэдгийг бас бидний ярилцлагаас бас харсан байх гэж бодож байна. Бадарчхан хэлж байгаа санаа бол ердөө телевизэд ажиллаж байгаа уран бүтээлчид өөрсдөө бас мэргэжлийн байх, чанартай байх, түүгээр бас нүр бардан байх ёстой гэдэг санаа байсан байхаа. Буруу дүгнсэн үгүй юу? Зөвлөдөө миний хэлэх гээд байгаа бол санаа энэ. Та сайн сэтгүүл сайн хөтлөгч явуулвал зангидаад их богинохон хэлжлээ. А дээрээс нь манай уран бүтээлчд өөрөө өөрсдөө амьдрах хэрэгтэй. Өнөөдөр Монголын энэ олон жижигхэн телевизүүдийн 90% нийгмийн даатгал төлөхгүй байгаа шүү уран бүтээлчтэй. Мэдчихэв. Тэгээд Монголд нэг олон худлаа хууль байдаг. Энэ чинь уран бүтээлчдийг нэгээс нөгөөд үргээгээд байна шүү дээ. За нийгмийн даатгал. Одоо жишээ нь миний хүүхдүүд 9 сар нийгмийн даатгал төлөөгүй. 9-р өнгөрсөн 9-р сараас эхлээл чихэнд нхон гуйсаар байгаад гүйцэтгэх захиралтай хамт тэгэл дийлээгүй хөрөнгө оруулагч нараа. За баярлалаа. Нөгөө магтан гэдэг шиг юм болчихгүй. Би Бадарчин Жаргал ба өнөөдөр салхины зөвлөлтөнд Гоо Бадарчтай ярьлаа. Чөлөөт уран бүтээлч Бадарчтай ярьлаа. Танд их баярлалаа. Баярлалаа тань. За хаач үзэгч та бүхэнд баярлалаа.